Сайн уу царайлгуудаа өнөөдөр бүгдээрээ намжуу сэрж буюу эрэгтэй гол дүрийн хайлт гэдэг маш хөөрхөн веб түүнээс сэдвэлсэн цоврурлын бүх ангийг нэгтгэн үзье. Энэ цовруул дээр бидний сайн мэдих 7 дугаар өрөөний бэлэг киноны бяцхан охин Галсуван тоглосон бөгөөд үнэхээр үзэсгэлэнтэй охин болж өсчээ. Харин түүний тойж эргэлдэх царайлаг залуусын дүрд бодит амьдрал дээр K-pop аялууд болох Ghost Nine хамтлагийн Ижинүү, Driven хамтлагийн Cha Jonghoonоор тоглосон билээ. Ингээд царайлаг охид залуусын хайрын оруулжин хэрхэн өрнөхийг хамтдаа сонирхцгоё. Бичлэгээ үзэхээс өмнө лайк болон сабаа дараарай. Амьдралдаа ганц ч удаа уулзаж царайг нь харж байгаагүй хүнээс гэдэг санал авал та яах байсан бэ? 18 настай уус элэм охин яг одоо энэ ертөнцийн хамгийн жаргалтай хүн болоод сууж байна. Түүнийг ийхүү дадлуулсан хүн бол интернет тоглоомоор танилцаад 1 жил харилцсан Кайл гэх нууцлаг залуу юм. Тэр залуу өвлж мөстэй кофе уудаг, гаалаа шоколаданд дуусгүй бөгөөд зураг авч цуглуулах хоббитой. Солиом түүний энэ жижигхэн зуршлуудыг хүртэл бүгдийг нь мэддэг. Найз нь түүнээс чи нэрээ 18 настай байж гэрлэх нү гэж асуухад Солиом зүгээр л толомын ивэн ч үгүй. Жинхэнэ нэрийг нь мэдэхгүй ч намайг 20 нас хүртэл хүлээн гэсэн юм чин хэмээн хацар нуулаасаар хариулдаг. Тэдний уулзсан газар бол хачирхалтай, үзэсгэлэнтэй, яг л чөтгөрийн улс шиг бусдаас өөр дижитал ертөнц байв. Тэнд нууцлаг бөгөөд онцгой холбоотой болж хормын өдрөн чирлээ. Гэвч хамгийн чухал тэр өдөр сүйт залуу нь тоглоомондоо огт орж ирсэнгүй. Ингэжл Солиом онлайн хурман дээрээ ганцаараа хаягдаж орхидог. Солиом шүнжин хүлээсэн ч хариу байсангүй. Уур нь буцалж чамаас заавал өшөөг авандаа гэж шүд 100 тангарлаа. Ингээд хаягдсан охин маань өшөө авалтын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж бүтэн жилийн турш хичээлээ тасралтгүй хийсний эцэст Кайлийн сурдаг Канха их сургуулийн босхийг алхан орж чадлаа. Сургуультаа орж чадсан ч Кайлыг яаж олохоо мэдэхгүй байсан Солиомд гинтийн явдал тохиолддог. Оюутнуудын танилцах удаашлын үеэр нэгэн царайлаг залуу ирснээ чи намайг танихгүй байгаа юм уу? Ямар гомдмоор юм бэ гэж хэлдэг. Солиом маань дотроо энэ залуу яг л Кайл мөн байна да гэж шуудхан л итгэлээ. Удаашлыг дундаа орж оюутнууд хөгжлөлтөө тоглоом тоглож эхэлдэг. Анхны хайртайгаа хизээ учирсан бэ гэсэн асуултанд уучсан байсан Солиом маань согтуурхаж би үнэндээ 17 настайдаа онлайн тоглоом дотор суу тавьсан. Одоо тэр залуу маань яг энд бидний дунд сууж байна гэд нөгөө залуу руу гараараа заачдаг. Тэгснээ бүр араас нь очиод надад тоглохгүй мүү гэд агсамнаж эхэллээ. Нөгөө залуу сандрахтаа за тэгье энэ суучих гээд харагддаг. Шоконд орсон сургуулийнх нь хөөх та хоёр нэрээ онлайнаар хурмаа хийсэн юм уу? Харин ундаг тулгаач гэж орилдоход Солиом уурандаа тэгэлдээгээд шууд л арх унгалдаг. Хажуунаас нь нөгөө залуу одоо болноо битгий уу гэж хоригдсан Солиом маань та намаа мэднэ эцтэй мартаа юу би ямар их хүлээлээгээд бүр орилж байгаа тасраад унчихдаг. Хөөхий залуу түүний гэрт нь өрөн хөргөж өглөө. Магаш өглөөн сэрээд болсон бүхнийг сансан Солиом ичиж өөхөх шахдаг. Оюутнуудаас нугдаж сургуулийн номын сан цагийн ажил хийхээр эртэл өчигдрийн нөгөө дээд курсын залуу яг урд нь зогсож байдیں۔ Залуу түүнээс өчигдөр давгүй харсан уу гэж асуухад Солиом уурандаа жилийн дараа гарч ирчгээд ингээд л болоо юу гэж уцаарладаг. Тэгтэл гайхан чи намайг үнэхээр санахгүй байгаа юм уу гэлээ. Үнэн дээр жилийн өмнө Солиом энэ сургуульд орохоос өмнө зөвлөгөө авахар ирж байж л дээ. Ингээд түүнтэй таарсан юм байна. Яагаад манай сургуульд орох гээд байгаа юм гэж асуухад тэр үеийн Солиом би зүгээр л үшээ авна гэж уйлсан бөгөөд энэ залуу нулимсыг нь арчих цаасууч тайвшруулж байсан.
Түүнийг Уян гэдэг бөгөөд сайхан сэтгэлтэй, царайлаг сургуулийн алдартай од залуу. Уян маань гомдолтой нарахгүй би чамайг намайг санах байх гэсэн чинь хөр хүнтэй андуурч гэснээр тэдний эвгүй эндүрэл тайлагдаж албан ёсоор танилцдаг. 우연 선배는 칼리가 아니야. Ингээд тэр хоёр маань кофе шоп орж цуг сууж байсан чинь Уян чи заавал тэр залууга хайх ёстой мүү гэдیں. Энэ мөчөд кофе шопын ажилтан Excalibur кофега аваарай гэж чангаар дууддаг. Энэ бол Кайлийн тоглоомн дээрх нууц нэр байлаа. Дүүнрөө алхан ирэх царайлаг залууг хараад Кайлиг олчихлоо гэж баярлтал өнгөрөөд явчихлоо. Харин нөгөө залуу чин уян руу очиход өө жунхаана гэж дууддیں۔ Excalibur гэх нэрээр копи авсан жунхан болон манай сайхан сэтгэлд уян хоёр хоёулаа 3 дахь курсын оюутнууд бөгөөд бүр найзууд ээж таарлаа. Тэгэхээр энэ хоёрын хинэн чихэн Кайл юм бол Соломон дэсэлгүй жунханы араас гүйж очиод уушлаарай та тоглоом дээр ямар нэрээр тоглодог вэ гэж асуухад жунхан мааш хүүтнэр хинбэ чи чамд хэлэх албатай юу гэд шуудхан л явчихдаг. Дараагийн өдөр нь сургуулийн дээд курсын 3 дээрлэхүү залуус ирснэ. Өчигдөр өдөршил дээр уур амьсгал эвдсэн. Явж бидний номыг авчир гэж Солоныг дээрлэгдэг. Тэд лекцэн дахимд орж ирээд кофе шоп таарсан жунхаанд хандан Соломын өчигдрийн согтуу бичлэгийг үзүүлснэ. Энэ солиотой охноос холбоо гэж санууллаа. Хөөхий Соломон нөгөө 3-ын номыг авчирч өчгөөд энэ жунхан гэдэг залууг одоо хаанаас ханаа гэд өгөлдөл яг хажууд нь сууж байдаг. Соломон зочиж хөөх чи юу гэсэн чинь жунхан дургүй байвал би өөр газар сууя л да. Солом сандрахта үгүй ээ битгий яв гэж хэлчихэд дотроо би одоо юугаа дэмэрээд хэлчихвдээ гэж ичиж өгөх шахдаг. Лекс маш урт үргэлжлээд Солом нэг мэтгэж зөөрмглэн унах мөчөд жунхан түүний толгойг алхан дээр яг түшээ тавдаг. Гэж романтик уур амьсгал удаан үргэлжилсэнгүү. Солом сэрэхэд жунхаа цамцаа харан энэ чиний чүлсүү ач гэж уурлаа. Солом цамцаараа арчтал салфеткаар арчихгүй дээ. Ямар бүдүүлэг охин бэ гэдیں۔ Солом хичээлээ тарсны дараа дэсэлгүй Кайл мөн биздэй гэж тулгахад жунхан би мөн байсан ч чамд хэлэхгүй. Чам шиг охиндоо орооцолтох нь гутам шиг гэж хэлчихэд яваад өгдөг. Урандаа шатсан Соломон номын санд хорон амьтан сахиусан тэнгэрийн царай гаргачхаад ам нэх бүртээ хорон үг хэргэлдэг гэж уурладаг. Манай царайлаг уян хэцүү мөж бүхэнд дулаахан нэмсэглэрээ гэрэл цацруулсаар гараад ирдэг. Хамгийн сонирхолтой нь манай сайхан сэтгэлд уян болон ааштай жунхан хоёр чинь нэг гэрт хамт амьдардаг жинхэнэ сайн найзууд ээжээ. Соломон гэртээ ирэхэд Кайлаас гинтийн чат ирэв. Тэр чатан дээр намаа битгий хай гэсэн маш хөтөн өгүүлбэр харагдана. Ингээд Солом Кайлтай харьцажсэн хуучин дурсамжуудаа эргэн сандаг. Тэр залуу үргэлж хажууд нь байгаа юм шиг атлаа хизээж хүрч чадахгүй яг л өөр ертөнцийн хүн шиг л байлаа. Нэг өдөр Солом яагаад надтай уулзъя гэдэггүй юм бэ гэж асуухад Кайл би чиний бүх зүйлийг мэднэ. Чиний 20 нас хүрэх өдөр уулзъя. Би хувь таланд итгэдэг уучрах ёстой хүмүүс заавал учирдаг. Тэр үргэлж илдэг гэх чинь ганцхан үгээр намайг дадлуулдаг байсан ч ганц ч үгэндээ чин сэтгэлээ шингээж чадаагүй яг л хиймэл оюун ухаан шиг. Ер нь намайг тоглоом шиг үзэл сэтгэлээр минь тоглосон байна гэж уурлаад Кайлийг найзаасаа бүрмөсөн хасдаг. Ингээд Солом хэд хоног хичээлээ тасалж гунхарч явсаа сургуульдаа ирлээ. Найз Жуан түүнд хандан "Уяах чамд сайн баха. Чамааг ирэхгүй хаагур чин байг надаас асууж их санаа зовсон. 설렘이 수업 들어왔어? 아니요. 혹시 설렘이랑
혹시 설렘이요, 제? 아니 그런 거 아니고 고마워. Үгүй дээ тэр зүгээр л бүхэнд халамжтай илдэг хүн. Тэгээд яагаад намайг хаасныг нь би гадарлаж байна. Яг энэ үеэр хичээлдэр багаараа бидалт их даалгавар өгдөг. Сургуулийн од болох уян тогтууд хамт нэг баг олъё гэсэн ч манай уян уучлаарай би өөр хүнтэй баг олохоор шийдсэн. Дараа хамт баг олъё гэд илдэг татгалздаг. Тэгснэ манай солиомдом шууд ирээд хоёулаа нэг баг олох уу гэдیں۔ 왜 이러는 거지? Сандран солиом эргэлзэхэд найз Жуан өмнөөс нь тгий гуруулаа хамт баг олъё. Онцдон авмаар байгаа хурдан зөвшөөрөөч гэд солиом руу нүдэрээ тогтог. Хажуунаас нь мөйл гих залуу хурч ирээд би жүжиглэхдээ үнэхээр сайн шүү. Танаа багт яг хэрэг болно. Бүгдээрээ хамт баг олъё. Харин одоо бичлэг сайн янзалдаг хүн л дутуу байна гэд найз Жунханыгаас ирээдэг. Жунханаа чи манай багт орно үсттэй гэсэн чин Жунхан солиом руу харснаа. Чи камераар бичлэг авч мэдхүү? Чи судалгаа төлөвлөгөө хийж мэдхүү гэж ширүүн асуудаг. Хөөхий солиом чин дөнгөж нэгдэг курсын оюутан болохоор юугаач мэдэх вүлээ. Би одоогоор мэдэхгүй гэж аяархан хариултал Жунхан. Чи одоо тоглоом толоод байгаа юм уу гэд уурлаад яваад өгчтий. Дараа нь солиом сургуулийн талбайд камераар бичлэг хийх гээд учраа олохгүй мөнгөж байхад уян ирж тусаллаа. 살살. Тэгснээ солиом руу дулаахан гихчин ширтээд чиний инээхийг чин харах үнэхээр сайхан байна гэж хэлэхэд солиомын зүрх нь хүчтэй цохилж маш их догтлдог. 맞아요. 미안. Тэр өдрөө солиом Жуатай уулзах найз нь түнд муурны бичлэг хийдэг нэгэн алдартай ютубер залуугийн бичлэгийг үзүүлдэг. Огт царай гаргадаггүй зөвхөн хоолой сонсогддог тэр залууг солиом үзснэ. Үнэхээр сэтгэл татам хоолойтой юм. Сайхан сэтгэлтэй төлөв төшин хүн байхаа хэмээн биширдэг. Хичээлээ тараад гэрлүүгөө харж явтал өнөг хааштай Жунхачин гудамжны гусуур дээр гатчихсан муурыг гаргах гээд зогсож байхдаа таарлаа. Солиомж гүйж очиод тусалж муурыг гаргаж өгдөг. Тэгтэл годамжнаас олсон өвчтөе муурыг эхлүүлж байгаа Жунханы намхан хоолой сонсоод солиомын толгойд энэ бичлэгэн дээрх залуу яг мөнүүдэ гэсэн бодол зурсхийв. Тэгээд Жунханаас чи муураа илдэг шиг идүүтэй юмаа гэд хэлээд үзтээ гэж шалгаж асуулаа. 귀여운 녀석. Харин Жунхан өөрөөгөө тэр ютубер залуу гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас солиом утсан дээрээ нөгөө идүүтэй юмаа гэж хэлдэг бичлэгийг нь байнга тоглуулаа л байлаа. 귀여운 녀석. 그만해. Жунхан чаргаа барахтаа за би мөн бололдоо гэж боож өгдөг. Харин Жунханы гэрт эзнийг нь олтолмоор байлгаж болохгүй учраас солиом муурыг нь гэртээ асархаар болж тэд утасны дугаараа солилцлоо. Энэ үеэр сэргэлэн солиом боломжийг ашиглан та тэгвэл манай бидалтын багт орно үсттэй. Манай хичээл дээр уулзъя гэж зөвшөөрүүлээд амжлаа. Солиом гэртээ ирээд усыг нь зөөлөн илвсэн хүн Жунхан биш харин уяах байсан ч болоосай гэж доглон төсөөлдөг. 귀여운 녀석. Маргааш болоход бидалтын багийнхан ч цуглалаа. Мөйл залуус руу харан тоорт игдүүтэй гэж боддог охин байдаггүй гэж асуухад уян байгаа гэж хариулаад инээмсэглэн солиом руу ширтдэг. Солиом охин дэр хоёр дээр ирээд Жунханы камерыг аваад харсан чин камерын буланд Кайли гэсэн бичиг тотхон харагдаж байлаа. Солиом шоконд орж Жунхан руу хараад та арай Кайли юм уу гэж асуухад Жунхан тийм ээ гэж хариулдаг. Нөгөө тал солиомын найз Жуад багийнхан мөйлгийн сэтгэлээ хэлчихснээ баахан хоосон хуудтай шоколад бэлгэлдэг. 그러니까. 진짜는 개꿀. Мөйл хамгийн томыг нь задлаарай гэдэг. Дотор нь би чамд сайн гэсэн бичиг эдийн. Уган Жуа дотроо өнөөх ааштай Жунханыг хараашилдаг байхгүй юу? 주아야. 아니 이제 Ингээд манай бидалтын багийн 5 гишүүд харь эргүүлэгт бүр мөсөн орчихлоо. Харин солиом Жунханаас та яхаараа Кайли байдаг үлээ. Намайг битгий хай гэж та над руу чат бичээ эздээ. Жунхан
Би одооноос чамайг сонирхож эхэлсэн болохоор Кайлитай өнгөрүүлсэн дурсамжаа битгий март. Өөр хүн рүү ч гэсэн битгий анхаарлаа хандуул. Солиом гайхаж, тэгээд би зөвхөн таныг л харах ёстой юм уу? Тийм ээ, зөвхөн намайг л хар. Би ямар таны тоглоом юм уу гэд Солиом уурлаад яваад өгдөг. Үүний дараа Уян Жунханаас чи үнэхээр Солиом сайн гэж юу? Жунхан, чамд хамаагүй. Чи хэрэг зогсохгүй бол би юу ч хийж магадгүй шүү гэж сүрдүүлдэг. Энэ яриг сонссон Жува уйлснаа Солиомд Жунханх надад сайн байсан ч болоосой. Чамд Уян ах ч гэсэн сайн. Би чамд үнэхээр их атарах чинь гэж гомдолдог. Ийм атархуу найз байж болох уу? 좋아요. Дараагийн өдөр нь Уян Солиомтой огт уурахгүй яваад өгдөг. Харин өнөөх ааштай Жунхаа чинь ачин найрсаг болчихсон. Инээмсэглээд л хамт хоолнд орж нөгөө муурны зургаа байнга явуулж байгаараа гэд аятуухан хэлдэг. Жунхан Солиом хоёр хамт явж байхдаа Солиом маань бүдэрч унах шахлаа. 뭐하냐? Сандарсан Солиом Уян хаа түрүүн бит хоёр хамт хоолнд орсон зүгээр л муурнаас болсон. Битгий буруугаар ойлгоорой. Төөрсөн муурнуудыг олоод бичлэгийг санаал ярилцсан юм гэж худал хэлдэг. Солиом түүнөр өрөвдөлтэй хартаар харахад Жунхан ч гэсэн тийм санаа гаргасан гэж толгой дохив. Уян арай тайвширч ганцаараа бичлэг хийхэд хэцүү штэ. Мөйлчи тусал гэхэд Жунхан үгүй би хамт хийнэ гэж зүтгэдэг. Үүнийг харсан Мөйл тэгтээ хосууд хамтдаа хийвэл сонирхолтой штэ. Би татгалзлаа. Жуваач за бүр нээлтээр хосуудын тоглоом тоглочих юм байна л да гэж ёжуулж гардаастай. Солиом сандран Жува үгүй битгий буруугаар ойлголтоо бид хоёрын дунд ямар ч холбоо байхгүй. 그런 사이 아니에요. Солиом Жунхан руу харан та нэг юм хэлээж гэхэд Жунхан зүгээр л мөрөг авчин суулаа. Оройн Солиом Жунхан дээр ирээд та үнэхээр Кайли бүхэн бол надаар битгий тоглол доо. Та надад сайн биш ээ. Би Кайлитай өнгөрүүлсэн тэр сайхан дурсамжтайгаа л үлдмээр байна. Нэг жилийн турш чат бичихгүй алга болох чинь би маш их санаа зовсон. Ингээд эрүүл сарвал сайн байгаа чинь ашгүй дээ гэж хэлчихэд санаа алдан яваад өгдөг. Маргааш нь Солиом сургуулийн агуулга руу орж хичээлийн хэрэгсэл хайж байгаад гинт хаалга гаднаасаа хаагддаг. Амьсгалж чадахгүй ухаан алдан унлаа. 또 10 жилдээ бас ангийнхан танхаа охид түүнийг дээрлэхэж харанхуй агуулгад төгчөд яг л ийм мэдрэмж төрж исэн. Харин азар энэ удаад Уян түүнийг олж аварлаа. 설령 Уян Солиомд хандан "Имээ ууснаа уу?" гэж асуухад Солиом "Та яагаад миний юм уудгийг мэдж байгаа?" Тэгэхээр юу болсон бэ гэхээр Солиом 10 жил байхдаа агуулга төвжигдөх үедээ Кайли руу намайг хангуг сургуулийн агуулга төвжчихлээ гэж анх удаа чат бичиж байж л дээ. Уг чатыг хамт байхдаа унсан Уян Жунхан хоёр сургууль руу залгаж хэлсэн ч багш нар ноёг тоохгүй тоглож ийн гэж бодсон тул аргагүй эрхэн сургууль руу нь явдаг. Харин сургууль руу нь очиход багш нар Солиомыг айл хийтийн үрээд явж исэн байна. Манай хоёр ч хүний амиа аварлаа гэж баярлаастай. Солиомч дотроо Жунхан Кайли болохоор миний зүрхний юмны тухай та сонссон байх таа гэд юу ч анзаардаггүй. Тэгснээ үргэлжлүүлэн Уянд хандан анх намайг Кайли аварч байсан шиг өнөөдөр та намайг аварлаа. Та Кайли байсан ч болоосай. 너를 좋아하는 것 같아 너로 부러운 그 선율에 지어져도 될까 모든 게 궁금해져 건네본 한내 서툴렀을까 너도 난 좋아해 괜히 혼자 들뜬 기분 거짓말에 전화 너에 대해
Маргааш нь уян Салемд чамд хэлэх зүйл байна гэж хэлэхэд Салем түүнийг автобусны буудал дээр хүлээж идэг. Яг энэ үед Жунхан түн рүү залгаж яаралтай хүрээ тэр Кайлийн талаарх үннийг илчлэе гэж дуудлаа. Салем маань сандран автобусанд суухад уян араас нь ирсэн ч уулзаж чадсангүй. Ингээд Жунханы дуудсан оршуулгын газарт ирдэг. Жунхан нэгэн чандрын урд зогсоод танилц миний ихэр Чаабум. Чиний уулзахыг тэгж их хүссэн Кайли бол үнэндээ миний нас барсан ихэр ах маань байсан юм. Энэ мөчөд уяанч оршуулгын газарт ирлээ. Салем нулимстай нүдээр уяан ахаа Жунхан хачин зүйл яриад ахын худлаа эзтэй гэж горлоготэн асуудаг. Уяан толгой гудаалган энэ үнэхээр осол байсан юм гэж аяархан хэлв. Ингээд Салем сая л бүх үннийг ухаарч өнөөдөр түүний нас барсан өдөр яхнэ. Натаа уулзах гэж яваад л асалт орчихсан байна. Надаас болж өгсөн. Гэтэл би түүнийг үзэн ядаж өшөөхийг хүсч байдаг. Үнэхээр муу хүн юм. Намайг хараад хоёрын дургүй хүрсэн биз дээ. Цорын ганц ихрээ бас хамгийн сайн найзаа надаас болж алдсан. Үнэндээ Салем 10 жил байхдаа ямар ч найзгүй урагилж босдод дээрлгэж байсан учраас сургуулаасаа бүр мөсөн гарахыг хүсдэг байлаа. Ээжтэй жилж чадахгүй шанал зугад Кайли л үнстгэлийн дээмөгч амьдрах тэл харьсан цорын ганц төшөг тулгуур нь байв. Тиймч болохоор түүний нас барсан гэдгийг мэдээд Салем сэтгэл маш ихээр эмтэрч шаналсандаа 7 хоногийн турш сургуульдаа ч явсангүй. Уян тунд маш их санаа зовж гэрийнхэн гадаа ирээд талсан хичээлүүдийн тэмдэглэлийг өгөхөөр болдог. Салем түүнтэй уулзаад надтай ахиж битгий уулзаарэ. Би сургуулаасаа гарахаар шийдсэн. Нөгөө тал Салемийн найз Жуа. Жунхаах үнэндээ Салем сайн байжээ. Салем яагаад хичээлд ирэхгүй байгаа юм бол гэд гуниглаад сууж идэг. Энэ үед намайг хурч ирлээ. 자, Жуа намайг дагаад хэлээрээ. Би нам уйл сайн гэж хөвшлэг шиг хэл. Ингэж чи байнга хэлэх юм бол надад үнэхээр сайн болно гэж хөөрхөөрх юм яриад л ин. 공주와는 나무 일을 좋아한다. Уян Салем нэг жижигхэн бэлэг авчирч өглөө. Салем онгоолгоод хартал дотор нь түүний 10 жилийн сургуулийн ингийн тэмдэг байдаг. Уян түүнрөө дулаахан ширтээд тэр өдөр чамайг агуулгад өгч итгэхэд би сургууль руу чин Кайлитай хамт очсон. Кайли чамд үнэхээр их санаа зовдөг байсан шүү. Тэгээд л чамайг 10 жилээ төгсөөд манай сургуульд ороосай гэж хүссэн. Хэрэв чи одоо сургуулаа хаачих юм бол Кайли намайг дээрээс хараад хараа штэ. Битгий шаналдаа Салем. Түүний төлөө өөрийгөө илүү их хайрлаарай. Яг үнэндээ уяан Жунхан хоёр ч гэсэн Кайлиг алснаас хойш бие биенээсээ хөндөрч дууны тухай ярилцлагаас имэдэг байснаа ухаардаг. Энэ явдлаар дамжин буцаад эвлэрч чадлаа шүү. Өдөлгөө Жунхач уяаны зөвлснөр Салемтай уулзгаар ирдэг. Тэрээр Салемд Кайлигийн нандинан хэрэгэлдэг байсан камерыг дурсгал болгон бэлгэллээ. Салема сайхан дурсамжуудыг өөртөө үлдээж мууган сэтгэлээсээ арчиж хаяарай. Сургуулийн хүмүүс ч гэсэн чамааг хүлээж байгаа. Чамд ямар ч буруу байхгүй шүү гэж хэлээд зөөлийг нэмсэглэн яваад өгдөг. Салем Кайлигийн бужлын уур дахин ирээд камера сажиндээ наан. Намайг аварсанд баярлалаа Кайли. Чиний ачаар миний бөөдгөр амьдрал гэрэл гэж ад жаргалын оч асаж эхэлсэн. 안녕하세요.
Ингээд Салем хичээлдээ эргэн орж багаараа хийх муурны бичлэгээ Уян, Жунхан, Жуа мөөлтэй хамтдаа маш аз жаргал дүүрэн хийдэг. Дараагийн өдөр нь мөөл Жуваад кофе авчирч өгөөд шалгалтаа сайн өгөөрэй гэж халамжилдаг. Хажуунаас нь Салем энэ ч л жинхэнэ чинсгэл шүү дээ гэж хэлж туусаагүй байтал Уян ч гэсэн Салемд маань кофе авчираад өгдөг. 잘 보고 파이팅. 사람 엄청 우현 선배. Салем Уянд хандан та надад битгий ингэж сайн хандал та. Намаа битгий эргэлзүүлээд вэ. Уян би анханасаа л чамд ингэж хандж исэн. Миний сэтгэл хизээж өөрчлөгдөхгүй. Гэвч Салем дотроо андуурах хэрэггүй. Тэр анханасаа л доод ангийн дүүд анхаарал тавьдаг элдэг ахын хуваар л надад сайн хандсан. Уян яг л Кайли шиг сайхан сэтгэлтэй хүн. Харин Жуа одоо ч Жунхаанд сайн хийвэрээ. Тэр мөөлд 2 кофе өгөөд нэг нь Жунхаахт өгөөрэй. Ойр харагдахгүй байна. Хаанагааг нь хилээд өгөөч гэхт мөөл мэдэхгүй л гэж хариулдаг. Энэ үед Салем бас ирээд Жунхааг хаанагааг асуухад мөөл зөвхөн Салемд байршлыг нууцаар шивнэж хэлж өглөө. Өөнийг мэдсэн Жуа уурлаад шууд л яваад өгдөг. 선배. Салем маань Жунхаан дээр ирэхэд нанаасаа яар битгий ойрт гэж уцаарладаг. Яагаад гэтэл хөөрхий залуу сургууль дээрээ хоноод гэртээ ч хараагүй бичлэгээ янзалж байсан юм байна. Тэгснэгээл гараад усаа угаад цэвичгээд буцаад л ороод ирдэг. Салем би даалтын бичлэг янзлах чинь туслая гэхэд Жунхаан хэрэггүй битгий саад бол гэлээ. Салем за тэгвэл би явлаа шүү гэсэн чинь битгий яв гэж сандардаг. Тэгснэ жаахан нүдэ амраа гээд унтсан болж жүжээстэй. Жунхаан хотлоо унтаж байснаа намайг сэрээхгүй дэ гэснэ. За бичлэгийг чинь үзье гэхэд Салем ичээдгүйгээд явцдаг. 그냥 지워버려도 돼요. 알죠? Араас нь чимхий Жунхаан залгаад бичлэг чинь үнэхээр сайн болжээ. Сургуультай эргэж орсон чинь баяртай байна гэж буцад огт хэлж байгаагүй сэтгэлийгөө хэлдэг. Маргааш нь манай 5-ын медальтын бичлэг амжилттай дуслаа. Жунхаан Салем хоёрыг цог сууж хийснийг нь сонссон Жуа Уян хоёр хартаж уурлаастай. Хөөрхий мөөл Жуад хандан Жунхаанд чи тийм их сайн юм бол хичээгээд үздээ. Би дундуур чинь орж цаад болохгүй гэж хэлтийн үнэхээр өрөдмөр юм. Салемч Жуаг тайшруулж мөөл ахуйг нь царайлагчдээ гол дүрийн залууга холоос биш ойроос хааж үзээрэй гэж хурган магтдаг. Жуа хараад нь тэгвэл чиний гол дүрийн эрэхтэй чи хаанагаа юм бэ? Салем өөрөө ч хариулж мэддэгвэ. Салем Уянтай уулзах өдрөө түүн зариулж хөрхөн хоол бэлддэг. Гэвч гаалтгаагоо дэлбэлчгээд гэрээсээ гарлаа. Ээж нараас нь бөөн уур. Салем Уянтай уулзах газраа хүлээж байтал Жунхаан залгаад нөгөө тэнмэл муур нийцэн олцглоо хам тавиач өгье гэдэг. Салем Уянтай уулзах хэвээр байсан ч муураа авч өгчхөд удахгүй очно гэж Уян руу залглаа. 고생했다.
Жунхан Солиом хоёр муурай эзэнд нь аюулгүй хүлээлгэж өгдөг. Солиом Жунханд хоёулаа чачглаа штэ. Тань шиг долоохон хүн дэргэд байгаа нь үнэхээр их аз шүү. Жунхан би амьдралдаа анх удаа л юмыг сонсож байна гэд баярлдаг. Жунхан дотроо би зөвхөн нас барсан ихэр хасаа болоод энэ охин сайн болсон гэж бодсон ч андуурчаа гэснэ Солиомо хоёулаа үерхийгээд сэтгэлээ илчилдэг. Хөөхий нөгөө талд уяонж бас сэтгэлээ илчлэх гээд бэлтчихсэн Солиомыг маань хүлээгээ зогсож байгаа штэ. Жуа Муйлээс Солиом одоо хинтээ нээлэх олдоо гэхэд Муйл харин л дээ харин чамааг бол мэдэж байна гэдэг. Ингээд Солиом яг хэнийг сонгож хинтээ нийслэгийг нь харуулахгүйгээр дуусчихдаг. Дараагийн бүлэг дараагийн ангиж огт байхгүй. Шууд л дуусчихсан болохоор миний ч гэсэн уур хүрсэн. Миний бодлоор вебтууны маань зохиолж хэнийг нэг сонгох амьдралын нэгэн хэсгийг биш харин дэлгэцийн цаадах тоглоомын хараас бодит ертөнцийн харилцаа руу алхан орж өөрийгөө аажмаар бүтээж буй залуу насны тэр нэгэн гэрэлтэй түүхийг өгүүлэхийг хүссэн байх л та. Тэгэхээр үзэж бидэнд төгсгөлийг нээлттэй үлдээжээ. Та нарын маань хувь Солиомын чихэн голдуур эрэхтэй хэн байсан бэ? Доор комент хэсэгт саналаа үлдээгээрэй. Бас бичлэг маань таалагдсан бол лайка дараад сабаа хийхээ мартваа. Бас хонхоо хасаагаарай. Дараагийн сонирхолтой түүхээр эргээд олзъя.